2018 оны 11-р сард Увс аймагт болсон онцлог ажлууд. 2017-оос 18 оны хичээлийн жилд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Увс аймгийн 10 сургуулийн дотор байр ижүүрэн засваргигдэж тоног төхөөрөмжөөр хангагдах боломж бүрдсэн. Энэ ажлын хүрээнд 10 сумын сургуулийн дотор байранд тус бүрийн 12 сая, нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий галтгооны тоног төхөөрөмж, ширээ сандал, хүүхдийн хөгжлийн төвд ашиглах зурагт, компьютер, принтер, угаалгын машин зэрэг цахилгаан хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө. Нээлттэй хаалганы өдрүүд Монгол Улсын засгийн газрын 2007 оны 190-р тогтоолын дагуу аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хилцээс санаачлан төрийн байгууллагуудын иргэнд хүрчүүлж үйлчлэгээний мэдээлэл, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангуулах зорилгоор нээлттэй хаалганы өдрийг 10 дугаар сарын 31, 11 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд 4 цагт тус зохион байгууллаа. Төрийн байгууллагууд иргэдэд үйлчилгээг ойртуулж, нэг цэгээс мэдээлэл хүргэхийн зэрэгцээ тэдний санал гомдлыг сонсож, үйл ажиллагаагаа уялдуулан иргэдэд хүргэхийг зорж ажиллалаа. Увс аймгийн Завхан сум сурталчилга өдрөө 11 дугаар сарын 7-ны өдөр Улаангом хотноо зохион байгууллаа. Уг арга хэмжээнд оролцохоор 30 гаруй жинчид 130-аад тэмээ бүхий жингийн зуа Улаангомыг зорин ирсэн нь сум орон нутгийн онцлог түүхийг харуулсан үйл явдал боллоо. Сум сурталчилга өдрийн хүрээнд Улаангом хотноо тэмээн парад, Геванбаатарын талбайд нээлтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, ойрд хөгжим жүжигний театрт хүндэтгэлийн тоглолт, шагнал гардуулах арга хэмжээ тус зохион байгуулагдлаа. Статистикийн салбар өсч хөгжсөний 94 жилийн ойгтон ерөнхий боловсролын цогцлбор 2 дугаар сургуулийн Ахлахангийн 120 сурагчдад статистикийн боловсрол сэдвээр 1 цагийн хичээл заалаа. Хичээлээр статистикийн тухай ойлголт, байгууллагын үйл ажиллагаа, тооллого судалгааг хэрхэн зохион байгуулдаг, олон улсын статистикийн салбарын чих хандлага, улс бүс аймгийн статистик мэдээлэл хэрхэн хаанаас авах талаар тодорхой мэдээлэл өглөө. Увс аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хилцээс аймгийн засаг даргын эрхлэг асуудлын хүрээний 23 агентлагийн төрийн жинхэнэ албан хаагчдад 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагж мөрдөх төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Иргэдэд 2018 оны ажлаа тайлгналаа. Увс аймгийн засаг даргын тамгын газар, боловсрол соёл урлагийн газар, ойрд хөгжим жүжигний театр, музей, номын сан, Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, биеийн тамирын спортын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, нийгмийн даатгалын хилтэс хамтран Увс аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлын ахиц амжилт, үр дүнг танилцуулах арга хэмжээг нээлттэй хэлбэрээр зохион байгуулав. Аймгийн төвийн 12 багийн 1500 гаруй иргэнд хүргэлээ. Энэ ажлын үр дүнд иргэд төрийн үйлчилгээний талаар мэдээллийг ил тод нээлттэй цогц хэлбэрээр хүлээн авч, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх үнэлэлт дүгнэлт, санал сэтгэлээ дэвшүүлэн төрийн байгууллагууд ажил үйлчилгээндээ иргэдийн санал ажиллагааг тусган ажиллахаар боллоо. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхстийг цагаатгах, тэдэнд нөхөн олгуур олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тоологдуулан цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн ажлын хэсэг 11 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн хэмжээнд улс төрийн хэлс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийдгүүлсэн болон хорих ялаар шийдгүүлсэн хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдтэй уулзаж, аймгийн салбар комиссийн бичиг баримттай танилцаж, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас явуулж буй төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн төвшингийн үнэлгээг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүн Увс аймагт энэ сарын 19-өөс 25-ны хооронд ажиллалаа. Энэ хугацаанд төрийн захиргааны албан хаагчдын мэргэжлийн төвшинг тест болон ярилцлага, ажлын байдалтай танилцах шалгуураар үнэлгээ тогтоосон юм. Үнэлгээнд Увс аймгийн төрийн захиргааны тангараг өгсөн 500 гаруй албан хаагч хамрагдлаа. Хүүхдэд ээлтэй орон нутаг чадварчлуулах сургалт боллоо. 2019 онд Увс аймагт хэрэгжих хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас хүүхдийн өмнө үр хүлээгчид буюу 19 сумын засаг дарга, сумдын мэргэжилтнүүд болон сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт чадварчлуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын
Хүүхдийн хөгжил хамгааллын газрын дарга Сэлэнг докторант байгаль маань ар удирдах хүүхдэд ээлтэй орон нутаг болоход юунаас эхлэх цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч мөн сургалтанд хамрагдсан хүүхдийн өмнө үр хүлээгчид шинэ санал санаачлагыг дэвшүүлэн хэлэлцлээ. Улс аймгийн засаг даргын ивэл дор зохион байгуулагддаг Монгол улсын гавьяа тамирчин улсын начин Луу Инх баяр агсны нэрмжид аваргын гараа чөлөөт үеийн өсвөрийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 11-р сарын 2-ноос 4-ний хооронд улс аймгийн спортын ордонд болж өндөрлөө. Тус тэмцээнд Улаанбаатарын Арслан клуб, нийслэлийн Багнуур дүүргийн Хөх эрчс клуб, Ховд, Завхан, улс аймгуудын нийт 17 багийн 230 гаруй өсвөрийн тамирчид эрэгтэй 10 жин, охидын 10 жин, нийт 20 жинд 80 багц медалийн төлөө хүч сорж шилдэгүүдэд тодрууллаа. Улс аймгийн Хэрэг сумын харьяат сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер, улс аймгийн ууган мастер, Монгол улсын шүүгч Ванчкийн Төмрөбаатарын нэрмжид өсвөр үеийн ирээдүйн модын гараа сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 11-р сарын 16-наас 18-ны хооронд спортын ордонд 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн 12-оос 15, 16-аас 18 нас гэсэн 2 насны ангилалаар зохион байгуулагдсан ба нийт 55 багийн 500 гаруй тамирчид оролцсон хурд хүчээс хорин өрсөлдлөө. Энэ оны 11-р сарын 24-ноос 25 шилжигшин улс аймгийн нийт дутгийг хамран 12-оос 34 м/сек, зарим үедээ 37-оос 38 м/сек хүчтэй цасан болон шорон шуурга шуурсны улмаас Улаангон боршоо чиглэлийн 220 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 ширхэг тулгуур баг нь Улаангон өмнөх усмын чиглэлийн 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 9 тулгуур баг нь унснаас улс аймаг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд орсон билээ. Аймгийн онцгой комисс 2 удаа хуралдаж дулаан хангамж, цэвэр, бохир усны системүүдийг хөлдөөхгүй байх бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэн ажиллаж, аймгийн төв болон сумдад хөлдөлт үүсгэхгүй байх үүднээс бага урын 58 дизель станцуудыг тогтмол ажиллуулж, гамшигын хор уршгийг арилгах үүднээс төр захиргааны 11 байгууллага, 10 сумын 463 ажилтан албаа хаагчид 79 автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллууллаа. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлах ажлыг цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани, баруун бүсийн эрчим хүчний систем компани, Увс, Ховд, Баян Улгийн аймгийн цахилгаан түгээх сүлжээ компани инженер техникийн 100 гаруй ажилчид 11-р сарын 29-ний өдөр бүрэн дуусгаж, өөрийн 4 цагийн үед аймаг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдлаа. 11-р сарын 29-30-ны өдрүүдэд улс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжид 7 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар улс аймгийн хөгжлийн хэдийн зорилт, Улаангон сумын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээ, аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт зэрэг илтгэлүүд тавигдж хилцүүлэгдлээ. 2018 оны 11-р сард улс аймагт болсон үйл явдлуудаас 5 хүндээ онцлог хүргэлээ.